За бүгдээрээ сайн байцгаана уу? Эргээд видеонд маань тавтай марил. Өнөөдөр превiew байхгүйгээр шууд эхэллээ. Тэгэхээр би яг одоо Сөүлд Чомчон буюу Мөнгөн хотын бас терминал руу явж байна. Тэр Мөнгөн хотод очиж байгаа шалтгаан маань тэмцээн үзэхээр явж байгаа. За тэгээд мөн далимд нь өөртөө аялахаар явж байгаа. Тэгэхээр Мөнгөн хот бол байгалийн хувьд Монголтой аягүй төстэй, аягүй гоё хот байлээ. Тэгээ хамгийн гоё утсан газар маань яг юм түүхэн К-драмануудын фильминг хийсэн одоо тийм зураг авалтанд зориулж барьсан объект дээр очисон. Тэгээ тэр объект дээр болохоор та харж байгаачлан ордонд орох хаалга за ер нь л түүхэн К-драмад гардаг бүхэл одоо зүйлүүд байсан. Одоо жишээ нь энд бол харц ирээд яаж амьдэрдэг байсан аж байдлыг харуулж байгаа хэсэг нь байна. Тэгээд бас ордон дотор орж үзсэн байгаа. За тэгээ хамгийн гол зорилго маань дүүгээ дэмжих. Манай дүү бол олон улсын таеквондогийн тэмцээнд ирсэн. Дүүгээ дэмжингээ гоё хоол идээд тэгээ Монголоо төлөөлж энэ тэмцээнд ирж байгаа хүүхдүүдтэйгээ бас танилцаад ялцлага авсан байгаа. За ингээд влогт орцгоё. За өглөө 5 цагт яг гэрээсээ хөдөлсөн. Тэгээд би ерөөсөө өмнө нь яг юм хурдны автобусан сууж ийшээ тийшээ Солонгос ногт явж үзээгүй. Тэгээд энэ удаад явж үзсэн ч гэсэн айгүй тухтай юм байлээ. Тэгээд ямар ч сан 2 цаг 10 минут болоод тэгээд очихос газар очсон. Тэмцээн болж байгаа газар нь болохоор Мөнгөн гэдэг хот байсан. Сүүлээс 2 цагийн зайтай. Тэгүүтээ ерөөд бол айгүй ойрхон хот. Тэгээд юу н аль минь айгүй алдартай гинэ. За хүүхдүүдэд суу авч байна. За үзэж байгаа тэмцээний маань хувьд болохоор Пак Жон Хэ гэдэг нэртэй ерөнхийлөгчийн нэрмжит тэмцээн. Тэгээд энэ ерөнхийлөгч маань болохоор ерөнхийдөө бол таеквондогийн үүсэл хөгжилд маш их хөв нэмэр оруулсан. Таеквондо гэдэг спорт глобалчлагдахад асар их хөв нэмэр оруулсан хүн юм байлээ. За жишээлх юм бол 1973 онд Taekwondo World гэдэг одоо байгууллагад нэлээд хөв нэмэр оруулсан. За мөн цэргийн спорт болгож байгаа төрхөдөө таеквондог илүү их дэлгэрүүлсэн гэж ойлгож байна. За яг одоо манай дүү тод тэмцээнд орох гэж байна. 그래도 친구야 잘했어 알겠지? За өглөө тэмцээний үзчихэд аялалд гарсан. Таад харуул энэ юм нэр яг адилхан хүмүүстэй байгаа. За тэгээд одоо бид нарын очиж байгаа газар болохоор Сэтжан буюу К-драманы фильминг хийсэн газар байгаа. Байгаль ямар ч энэ хотод олон хэр гоё юм бэлээ. За ингээд очисон чинь яг ийм стрит маягаар одоо зохион байгуулсан төлөвлөсөн юм газар байсан. Тэгээд харах юм бол маш гоё кофе шопнууд, за тэгээд хоолны газар бол бүгд байдаг. Тэгээд ерөөдөө Сөүлээс бол нэг 3 цагийн зайтай болохоор өдөртөө очиж гоё зугаалчаад буцаад ирэхэд бол нэлээд боломжтой санагдсан. Тэгээд бас юм Монголоо санаад байгаа хүмүүс бол ийшээ очиж үзвэл үнэхээр гоё юм бэлээ. Байгалийн хувьд аягүй төстэй. За тэгээд маш гоё амттангууд бас зөндөө байд юм билээ. Тэгээд энэ хот альмаараа алдартай болохоор бас алимтай холбоотой зүйл зөндөө байсан. Энэ сэлбэр гэхдээ үнэхээр гоё хийжээ. Одоо жишээ нь энэ дээр жадтай солонгосчууд өөрсдөө жадтай байлдаж хаад урдаас ирж байгаа цэргүүд буутай байх жишээний. Би жаншин байсан ба. Энэ газар очиод хамгийн гоё хийж болох юм нь энэ жижиг автобусаар 5,000 вон төлөөд аялал хийж болно. За дээдлийнхаа яг хөтөлбөрийнхаа хамгийн эцсийн цэг хүртэл очиж зогсоод тэгээд ерөөдөө бол жуулчтай хүлээж аваа хамтдаа бууж ирд юм байлээ. За тэгээ би болохоор яг автобусаа хүлээж байх хоорондоо нэг Памуган буюу музейд очсон байгаа. Тэгээ энэ музейд болохоор ерөөдөө Солонгосын соёлтой холбоотой яг энэ хотын соёлтой холбоотой, Мөнгөн хоттой холбоотой маш их зүйлс байсан. Энийг одоо Монгол хэмээнээр амьд өмсдөг шин Солонгосоос ирсэн ирээ олон өнгөтэй байдаг та. За одоо болохоор автобусандаа суугаад аяллаа хийх гээд явж гин. Тэгээд энэ дээр ч үзүүл яг энэ ундааг заавал авч ууж үзээрэй.
За дээшээгээ явхад ерөөхдөө бол нэг автобусанд нэг доор аяж 12 хүн орчим хүмүүс сууж исэн. Тэгээд ихэнх нь дандаа хүүхдүүд. Ерөөхдөө Солонгост амьдардаг хүмүүс мэдэх байхаа. Солонгост хүүхэд аягүй цөөхөн байдаг. Тэгээд яг энд бол яг нэг гоё гэр бүлэрээ хүүхэд ихтэй айгүй гоё уур амьсгалтай байсан. Тэгээд хүүхдүүд бол нилээн дуртай байгальд бол маш их дуртай харагдчихсан. За цаашаа явгууд байгалийн үзэсгэлэн газрууд нь бол яг энэ хотод бол үнэхээр гоё юм лээ. Маш их хүрхрээ. Тэгээд хамгийн гол нь одоо сүүлийн үед чи Солонгост аягүй халуун байгаа. Нэмэх 32 3 байгаа. Тэр үед энд ирэхэд бол яг хүрхрээний ус биен дээр ирээд бүр амар гой сэрүүхэн байсан. Тэгэхээр та хэд бас нэг удаа заавал яваад үзээрэй. Энэ бол кино зураг авалт хийхээр барьсан сет юм байна. Бүр ортны өдөр ч гэсэн барьсан юм шүү дээ. За энэ кинонуудын зураг авалтыг хийсэн юм байна. Кингдомыг хүрслээсэн биш тартаа. Зомбитэй. Чусооны үеийн зомбитэй кино. За гівгэнэс түүхэн K-драманд дотор ороод ирчлээ шүү. Энэ ч гэсэн амар киноноос харсан газар байна аа. За яг одоо миний орж байгаа газар болохоор ядуусын хорооллын хэсгийг барьсан хэсэг юм байлээ. Тэр таад харах юм бол ерөн л K-драма дээр гардаг бүх юмнууд харагдаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь сэтжаны хувьд арай бага хэмжээгээр барьж агаад тэрийг нь одоо ногоон тайз ашиглаж агаад илүү жоохон томруулах баягаар ашигладаг байх гэж би бодсон. Яагаад гэхээр энгийн хүн ороо зогсоод бол жан би өндрийг хэлгүй жоохон жижигэн юм байлээ. За одоо хааны артлаа. Чосооны үед хямдаа ирсэн нь. За бид жинхнээсээ Кингдомын хааны орсонд ирлээ. Ханс мэд. За энэ K-драманууд наа чи тэгтээ нэлээд дээр үеийн кинонууд. Ой саяны хаалга штэ. Ер нь Сэжун хаантай холбоотой л бараг л энд хийчтэй байдаг. Үеийн амар хөөрхөн кино штэ. Innocent, Harry Pumandar. За энэ хартаа Пакбагогийн өмсчихсэн цэцний байна. За эхний өдөр маань ингээд дуусч гин. Өнөөдөр ямар ч байсан дуугийнхаа тоод тасгал хийж аваад тэмцээнийг нь үзсэн. Тэгээд өөрсдөө бас аялчлаа. Тэгээд маргааш болохоор тулааныхаа өдөр. Тэгээд маргааш ямар ч гэсэн аль болох гэс үзчихэд бид хоёр өдөр орой тийш ер нь бол сүүл рүү буцна. Тэгээд маргааш хэдүүлээ юу ихтэй маань бас хамт байгаарай. За бүгдээ маргааш уулзъя. За 2 дахь өдөр эхэллээ. Манай хотелоос нэг иймэрхүү байдал гарагдчихэв. За тэмцээн дээр ирээд тооцоо гэхээр болоо. За манай Монгол улсыг төлөөлж байгаа 11 настай хоёр тамирчин маань байна. За өөрийгөө танилцуулаарай. Нааг Отгон баярын жавханд гэдэг. Нааг анх хоёрын дэлгүүн гэдэг. За ингээд улсаа төлөөлөөд гадаадад тэмцээнд орох ямар санагдаж байна? Гоё санагдаж байна. Улсаа төлөөлөд болж байгаа гэхээр улсаа төлөөлж яханаар бахархмаар санагдаж байна. За тэгвэл манай тамирчтай ирээдүй мөрөөдөл юу вэ? Би олимпийн авраг болно гэж бодож байна. Адилхан олимпийн авраг. За энэ дээрээ олон улсын хүүхдүүдэд тулалдах ямар байна? Гоё юм. Би нөгөө ингээд ямар хүүхдүүдэд тулалдах болсон чинь бараг их боломжтой юм биш. Тийм. Гоё. За одоо ямар медалийн төлөө дагалах гэж байна вэ? Алт. Энэ бичлэгээр дамжуулаад аав ээжтэй эсвэл хайртай татны хүмүүстэй хэлэх юм байна уу? Аав ээжтэй миний
энэ садлан явах зардлыг ингээд хамаг ингээд хичээж олсонд баярлаа. Хайртай шүү. Аав ээж гэр бүлтэй хайртай шүү. Ганашаа боллоо. За амжилт. 고! 와, 돌아가야 돼. 와 만다. Мондаг. За манай хоёр алтан медаль авсан одоо сэтгэлээ сонсъё. За алтан медаль ямар вэ? Амар гоё. Юу гоё? Авсан. Одоо хэр хэцүү байсан? Амархан байсан. За чамд ямар байсан? Гоё эсөө, өстой гоё байсан. Хэцүү байсан уу, амархан байсан уу? Жохо хэцүүд байлаа. Тий. Солонгос дээрээ ингэ тэмцээнд орох ямар вэ? Гоё. Гоё заа би ингээд. За тэгвэл хүүхдүүдтэй хандаж юу гэж хэлмээр вэ? Тэкондогоор хичээлсээрээ. За автобусны цаг бүр амар тулчаад гээс экзаменыг иччээд сургууль явлаа. Гинжидэг хүрэх гээд, чиг хүрэх гээд. За ингээд эцэст нь нэг шөнө 2 өдрийн маань аялал дуслаа. Тэгэхээр энэ удаагийн аяллаар дүүгээ үзээд явахдаа юуг бодож ойлгоо гэхээр бага насны хүүхэд ер нь өөрийн гэсэн дуртай зүйлтэй, чаддаг зүйлтэй. За тэгээд тэрнийхээ төлөө тууштай тэмцэх нь ирээдүйд тэр хүүхдийн амьдрал, амжил ололтонд нэлээх хувь нөлөө үзүүлэх юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр энэ хоёр дүүгийнхаа хүсэл мөрөөдлийг сонсонгууд олимпийн авраг болно. Энгийн хүсэл мөрөөдөл биш, асар том хүсэл мөрөөдлийг тээж байгаа мөртлөө хоёулаа тэрнийхээ төлөө одоо ч гэсэн ийм жоох 11 настай мөртлөө хөдөлмөрлөөд энд тэмцээнд ирээд медалаад явж ийн гэдэг маань миний хувьд аягүй сэтгэл хөдлөсөн зүйл байлаа. Тэгэхээр миний бичлэгийг үзэж байгаа аав ээж нар, бага насны хүүхдүүд өнөр маань байхan бол өөрийнхөө хүссэн зүйлийг болоод тэрнийхээ төлөө тууштай тэмцээсэй гэж хүсэж байна. Тэгээд манай хоёр ч гэсэн удахгүй олимпиад ороод авраг авахт нахыг ч орон дахиж очиж үзнэ гэж хэлье. Ингээд энэ удаагийнхаа влогтой хамт байсан баярлалаа. Бүгдээрээ эргээд дараагийнхаа влогоор уулзцгаая.